Чи ер нь яасан даварцсан бай. Юунда алцаагаа суугаад байгаа. Энэ гэр орны хараач. Энэ хийсэн хоолой хар. Нохоо хоол шиг. Юу ч чадахгүй эргүү амтэн. Чамд ер нь хийж чаддаг юм юу байгаа? Хүүхд цуулна, гэрээс хараа яана. Чам. Би энэ гэрийн эзэн байна. Би энэ гэрийг өнөөдөр авч явж хамаг имийг чинь бэлдэж байна хөөе. Чи одоо саачих гээд байгаа. Аачих гээд байгаа юм бэ? Хаанаас шинтэг гээд байгаа. Хөөе. Хөөе, наашаа. Хөөе. Чи юу юм бэ? Чамайг надаас өөр хэн тоох юм? Чи эндээс гараад хайчих юм. Чамд очих газар байхгүй шүү дээ. Ойтойхон байхгүй л алын шин мэдв. Хөөе. Хөөе. За танд муухай юм сонссон бол уучлаарай. Бид нар гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаа хүмүүсийн бас нөхцөл байдлыг ойлгуулахын тулд юу мэдэрдэг юм бэ гэдг нь хүмүүс мэдрүүлэхэд бол ийм нөлөөллийн ажил хийж байгаа байхгүй юу? Цаад зорилго нь юу юм бэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийг батлуулахын тулд олон нийтэд гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаа хүмүүс ямар орчинд амьдардаг юм бэ гэдгийг бас ингээд ойлгуулах чам. Тэгэхээр бид нар одоо таныг одоо юу хүсэж байна вэ гэхээр танаа тойргоос сонгогдсон их хурлын гишүүнд хандаад одоо энэ хуулийг яаралтай батлаж өгөөч гэсэн загтал явуулаач гэж хүсэж байгаа.